Өнөөдөр бид та бүхэндээ сайн төгсгөл, үлдээх өв, шагнал ийм гурван чухал зүйлийг та бүхэндээ ярихыг хүсэж байна. Өв боломжтой өв сан үлдээх өв гэхмээр хойч өвдөө өвлүүлж үлдээх өвийн тухай бид өнөөдөр сурна. Бас амьдралаа сайн төгсгөхөд ойлгох ёстой гурван чухал зүйлийг Илч Паулийн амьдралаас сурна. Мөн өвийг үлдээдэг 13 төрлийн хүн байдаг гэдэг зүйл бас ярина. Дээрэс нь Бурхан ямар хүмүүсийг шагнад юм бэ гэдэг 11 зүйлийг сурна. Амар олон зүйл байгаас та бүхэн дараад нөхөд сонсох үедээ эдгээр зүйлийг тэмдэглэж авах. За сайн өвийг үлдээхийн тулд хүн сайн амьдрах ёстой, замаа сайн тусах ёстой. Номлогчийн үгс номын 7-гийн 8 дугаар ишлэлээр хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал аж юмсан. Альва зүйлийг эхлүүлэх бол амархан, харин төгсгөх бол хэцүү гэсэн. Үнэхээр сайн төгсгөн гэдэг нь бол тийм амархан зүйл биш. Илч Паул 3 жил хагас Эфес хотын чуулганд үйлчлээд Иерусалим руу явахдаа Милет гэдэг газар Эфесийн удирдагч ахлагч нарыг дуудаж уулзаад тэдэнд эцсийн хагцлын уулзалтыг хийсэн байдаг. Ингэж уулзах үедээ Илч Паул би замаа сайн дуусгасан, та нарын дунд үйлчилсэн үйлчлэлээ би сайн дуусгасан шүү гэдэг зүйлээ баталгаажуулж 3 чухал зүйлийг ярьсан байдаг. Нэгдүгüүрх нь би бүрэн зориулттайгаар та нарт үйлчилсэн гэдгийг Илч Паул хэлсэн байдаг. Үйлс 20 дугаар бүлгийн 22-оос 24 дугаар ишлэлийг би та бүхэнд уншиж өгье. Үздэггүй идүүгээ би Иерусалим руу сүнсэнд захирагдан явж байхдаа ч намайг тэнд юу хүлээж байгааг мэдэхгүй. Зөвхөн хүлээс болон зовлон намайг хот бүрт хүлээж байна гэдгийг л ариун сүнс надад гэрчилдэг. Гэвч би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцэхийн тулд өөрийн амийг юун чинээ бодлого явж ирсэн. Илч Паул хэлэхдээ би өөрийн өчүүхэн амийг их юмд саналгүйгээр харин эзний хүслийг маш чухал хэмээн тооцож энэ амьдралаа юун чинээ бодлогоогоор бүгдийг нь зориулсан юм гэж хэлсэн байна. Бид үнэхээр эзэнд үйлчлэх үедээ дутуу сэтгэлтэй үйлчлэх юм бол бүрэн шагнал, бүрэн тэр амьдралыг бол амсаж чадахгүй. Маш олон хүмүүс эзэнд үйлчлэж идэг эглээ шантардаг. Мэдээж эзэнд үйлчлэх үнэхээр хэцүү. Хинч таныг ойлгохгүй. Та бол өөрөө ойлгоод байна. Тэгээ хинч таныг гаднаас чараад тань шиг ойлгохгүй. Таны эсээс авсан мөрөөдлийг тань шиг өөр хүн ойлгохгүй. За энэ бүтгэлүүдаа сайхан ярьж ин даа гэж бодно. Гэхдээ та яг эзний хүслийн дагуу биелүүлсний дараа хүмүүс юу гэж хэлэхүүгээд би мэдчихсэн юм ба чи хийж чадна гэдгийг. Эхэнд бол итгэхгүй. Худлаа баха, боломжгүй баха. Үнэхээр эзний төлөө тийм хятад илгээлт хийсэн хадсан тавир гэдэг илгээлт хийсэн юу гэж хэлсэн бэхээр эзний ажлыг хийхэд эхлээд боломжгүй гэдэг. Дараа нь хэцүү гэдэг. Эцэст нь бүгд хийгдсэн байна гэж. Амен. Тэгвэл бид өөрсдөө бүрэн зориулахаас нааш бүрэн амжилтыг хүлээж чадахгүй маа. Тэгвэл бид өөрсдийнхөө амьдралыг эзэн зориулж байгаа бол бүрэн хийх ёстой. Хоёрдугаар нь цэвэр мэс чанартайгаар үйлчлсэн гэдгээ Илч Паул хэлсэн. Үйлс 20 дугаар бүлгийн 25-аас 27 дугаар эшлэлийг уншъя. Харин одоо үзэгтэн дунд чинь явж хаанчлыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүй би мэднэ. Тиймээс би бүх хүмүүсийн цусны буруу гэдгийг та нар энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурхны бүхэл төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн огт үгүй билээ гэсэн. Бурхны бүхэл төлөвлөгөө гэдэг нь Бурхны бүх хүслийг Библиэд бичигдсэн бүх тэр сэдвүүдийг танд бүгднийг заасан. Түүнээс та нарт заагтаагүй зүйл нэгч байх. Бүгдийг заасан. Түүнээс та надад үүнийг заагаагүй учраас би ийм нүгэл унсан штэ гэж хэлэх та нарын цусны буруу над дээр байхгүй гэдгийг Илч Паул хэлсэн. Үйлс 20 дугаар бүлгийн 33-аас 35 дугаар ишлэлдээ хэний ч мөнгө эсвэл алт хувцас хунартыг шунхаараагүй гэж. Миний энэ гар миний өөрийн болон надтай хамт байсан хүмүүсийн хэрэгцээний төлөө үйлчилж байсныг та нар өөрсдөө мэдэж байгаа.
Ийм маягаар шаргуу хөдөлмөрлөж байж л сул дорой нэгэндээ тус болох ёстой би та нар бүх талаар үзүүлсэн. Мөн эзэн Есүсийн айлдсан авахаас өгөхгүй илүү өрөөлтэй гэсэн үгийг санагтун гэж хэлсэн байна. Илч Паул үнэхээр давхар ажилтаа пастор гэдэг шиг эзэнд үйлчилсэн хажуугаар нь өөрийнхөө амжиргааны төлөө бас ажилласан. Тэр зүгээр залбираа ламсигтэй өргөл барьц буугаад ингэж байгаагүй. Үнэхээр эзэнд үйлчилж байгаа хүмүүс үнэхээр чуулганыг үнэхээр тодорхой хэмжээнд өсгөх хүртэл чуулган тодорхой хэмжээгээр босоод санхүүгээр пастраа та бүтэн цагаар ороод ирээ. Бүх юм чинь даая. Гэх хүртэл тэр пастор үнэхээр хүссэн үсээгүй амьдралынхаа төлөө, өөр хүмүүсийнхээ төлөө, орон байрны хэрэгцээний төлөө, унаа тэрэгнийхээ төлөө идэж явах одоо бүх л хүний амьдрал ямар бодит хэрэгцээ тэр хэрэгцээнийхээ төлөө ямар нэгэн ажил хийх хэрэгтэй. Монгол чуулганд ийм пастор зөндөө. Магадгүй нэгэн цагт энэ чуулган өсөж өндийгүй. Пастраа та янз бүрийн ажил хийх 100% бид чуулган дээр фокусоо тавьчих гэж хэлдэг. Үүндээ давхар ажилтаа пасторууд сэтгэл нь гэж хуваагддаггүй. Харин бүтэн цагаар үйлчлэг үзсэн бүтэн сэтгэлээр үйлчлдэг. Сэтгэл нь үргэлж чуулга өөр ажил хийж байгсан чуулганаа бодоостой. Хүмүүсийг залбираастай. Бүтэн сайдар ямар үг дамжуулах вэ гэдэг талаар тунгаан бодоостой. Ингэж явсаар үйлчлдэг. Тэгмээс та бүхэн үнэхээр Илч Паулын хэлсэнчлэн цэвэр мэс чанартайгаар үйлчлдэг. Чуулганыг тийм ээ ямар үргэл орж иж байгаа гэдгийг мэдсээр bijиж чуулганыг санхүүгээр дарамтлахгүй харин өөрийнхөө амьдралынхаа босгонгоо чуулгандаа үйлчилж байгаа тэр пастрийнхаа үнэхээр өрөөгөр та нар өөрсдөө өрөөгдөн. Амен. Тийм учраас бид цэвэр мэс чанартайгаар хин нэг хүний эд баялаг хин хүний тийм ээ унаа тэр хин хүний амжилт болтонд орон байр тэр хүний эд чиглэж байгаа зүйлд би шунхаарах хэсгүй. Тэр хүн юугаа ядлан таглаа авахгүй. Харин би цэвэр мэс чанараа эзэн намайг дуудсан тэр дуудлагатай би эзэн даруухнаар үйлчлэнэ гэдэг Илч Паулын зөвлөлтийг би текст. Эхнийх нь бол бүрэн зориултайгаар эзэнд үйлчлэх ёстой, хоёрдугаарх нь цэвэр мэс чанартайгаар үйлчлэх ёстой. Амен. Гуравдугаарх нь сайн харилцаатайгаар төгсгөх ёстой. Бид Үлс номын 20 дугаар бүлгийн 36-аас 38 дугаар ишлэлээр тэр үүнийг хэлээд тэдний хамт өвдөг сүлдэн залбирав. Тэд чангаар үйлдэн Паулыг тэрэн авч дахин нэхэн үсцгээж байлаа. Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэр униглцгаасан байна. Тэгээд Паулыг усан өнгөцөнд хүртэл дагалдаг гэсэн. Ямар гой төгсгөл вэ? 3 жил хагас үйлчлсэний дараа Илч Паул баяртай гэсэн. Ер нь Илч Паул ихэнх газартаа 3-7 хоног үйлчлээд явдаг. Харин Илч Паул Коринт болон Эфест бол илүү удаан хугацаагаар үйлчилсэн. Дахиж Илч Паултай уулзахгүй гэснээр тэд үнэхээр униглсан. Дахиад үнэхээр авахгүй гэж юм. Дахиад хамт таны сургаалыг сонсгоос. Дахиад хамтдаа нөхөрлөх юм. Дахиад хамтдаа зайлшгүй. Дахиад гайхамшиг гарах юмсан. Үнэхээр таны нөмөр нүүлийг бидэнд өгүүлж гэнэ гэдэг зүйлийг Илч Паул хэлж ирсэн. Тэгээд Библийн үйлс гэж салцгаасан гэдэг. Харилцаа сайн дуусна яаж мэдэх вэ? Эргээд уулзах хүсэлтэй, эргээд уулзах нүүртэй байвал тэр харилцаа сайн дууссан гэсэн. Зарим хүмүүс политикт сайн аваарай, дагаж битээ ирээрээ. Харахыг чөсгүй байна. Зайлаад өгөөч. Тэрг аюу гоё политикт хэлээ. Тэр бол сайн харилцаа биш. Тэр бол салхын төс болсон харилцаа. Иш ингэж чөлөөлөгддөг байж. Ирэх чөлөө ирлээ. Энэ бол харилцаа сайн дуусна гэмт биш. Нэг л өдөр энэ чуулганы удирдахчийн пастор дараагийн үйлчлэн өдөрсөө явна. Тэр пастор дахин дахин үйлчлэн ундруулаа. Тэр пастрын үйлчлэгийг араас нь дахин дахин дэмжээрэй. Яг энэ бол сайн харилцаа төгссөний нэгэн том илэрэл. Тэр чуулган пастраа тань сургаалыг өгүүлдэг шүү гэсэн мэт нэг ч өгөхгүй байвал бодлаа л гэсэн.
Пастор үйлчлэлийг чи өрөөж байгаа зүйл амаараа хийж байгаа мөртлөө санхүүгийн ямар ч дэмжлэг байхгүй бодлаа гэсэн. Тийм чи сайн харилцааг төгсснийг яаж мэдгүй гэхээр эргээд уулзах хүсэлтэй, эргээд уулзах тэр нүүртэй байна гэдэг бол тэр харилцаа сайн дуусны шинж гэсэн үг. Дахиж хизээж уулзах юм шиг хаалгасаад битгий гар. Яагаад гэвэл энэ бол замаа сайн дуусгах шинж биш. Тийм учраас маш олон хүмүүс өнгөрснөө бодохтой харуулдаг. Би тэр тэмдэгч байж, мэдэгч байж. Тийм учраас бид харуулахгүй тул бид хаалгаа зөөлхөн хаахтаа инээгээд дахиад уулзнаа найзаа. Дахиад уулзнаа. Дахиад уулзах сайхан өдрийн төлөө түр баяртай найзаа гэж ингэж солих хүн чанартайгаа солих хэрэгтэй. Энэ бол Илч Паулийн сайн төгсгөл байсан юм. Нэгдүгээрх нь тэр бүрэн зорилготойгоор үйлчилсэн, хоёрдугаарх нь цэвэр хүмүүс чанартайгаар үйлчилсэн, гуравдугаарх нь сайн харилцаагаа дуусгасан. Сайн төгсгсөн хүмүүс сайн үгийг үлдээдэг. Би энэ 13 төрлийн үгийг үлдээдэг хүмүүсийг энэ судалгааг хаанаас олсон би санахгүй. Гэхдээ энийг би зохиогоогүй. Нэг газараас би олж авсныг би тэмдэглэхсээр тэмдэглээг уучлаа. Ямар ч юм энэний одоо юу гэх кредитийг би өөртөө аваагүй гэж ойлгоорой заяа. Яг би нэг авах зохистой биш. Энэ судалгаа хийсэн бүт үнэхээр би талархаж байна. За үгийг үлдээдэг 13 төрлийн хүмүүс байдаг. Нэгдүгээрх нь гигантнууд. Амьдралаа сайн дууссан гэж Паул шиг, Петр шиг үлгэр жишээ амьдсан хүмүүс. Үнэхээр гигант. Тэр хүний зам мөрөөр явах юмсан. Тэр гигантнууд бол ерөөсөө алдаа гэмнүүл хийж байгаа хүмүүс биш. Харин алдаа гэмээ зарцаад амьдралаа сайн дуусгасан учраас тэр хүмүүсийн амьдралыг хүмүүс дахин төлөвлөдөг. Хоёрдугаар төрлийн хүмүүс нь загвар үлдээсэн. Үйлчлэлийн хэв маягаараа бусдыг дагуулсан. Одоо янз бүрийн урсгал чиглэл үлдээсэн хүмүүс байна. Методистийн урсгал чиглэл үлдээсэн Джон Весли ариун сүнсэн тайлхыг залбирахыг, жижиг бүлгээр амьдрахыг тодорхой үүсэн бол пресвитериан чиглэлийг үйлсгсэн янз янзын одоо Джон Калвин ч юм уу бусад одоо теологчдын үлдээсэн төр зүйл бол чуулган бол ганцхан хүний удирдлагаар биш ахлагчдын зөвлөлөөр авах хэрэгтэй байна гэдэг зүйлийг заасан байдаг юм. Гэх мэтчлэнгээр юм загвар үлдээсэн хүмүүс байна. Энэ загвар үлдээсэн хүмүүс үйлчлэх хэм маягаараа бусдыг дагуулсан. Гуравдугаар төрлийн хүмүүс нь гэр бүлээ үнэхээр сайн авч явсан ээж аав. Үр хүүхдүүд нь үнэхээр миний ээж аав. Миний эмээ өвөө эцнийг дагаж ингэж амьдарсан гэдгийг харж даган дөрөв. Дөрөвдүгээр төрлийн хүмүүс нь менторууд. Менторууд бол үр дүнтэй үйлчлэлээр бусдын амьдралыг дараагийн түвшин рүү гаргасан өргөсөн ийм хүмүүс байдаг. Тавдугаарх нь нийтэд олон нийтэд дуу хоолой болсон хүмүүс. Олон нийтийн шудрах зөвийн дуу хоолой болсон. Ядуусын төлөө, дарлагдсан хүмүүсийн төлөө, эрхэн зөрчигдөж байгаа хүмүүсийн төлөө тэр дуу хоолой болж байгаа. Тэр зөвхөн дуу хоолой. Басан тэр хүмүүс бусдад одоо үгийг үлдээсэн байдаг. 6 дугаарх нь анхдагчуд, пионерууд гэж альва зүйлийг үүсгэн байгуулагч. Бурхнаас шин мөрөөд, шин насныхаараа шин зүйлийг аваад хинч гаргаж байгаагүй тэр замыг гаргаж тэр гаргасан замаар нь бусад хүмүүс араас нь явж байгаа. Тэр анхдагчуд байдаг. 7 дугаарх нь өөрчлөлтийг авчирсан хүмүүс. Нийгэмд реформ авчирсан. Нийгмийг шал өөр болгосон. Шорондын шинжилгээ авчирсан. Тэр олон мундаг гэмээр Христ итгэж байсан. Нийгмийн тэр ядуусыг одоо амжиргааг сайжруулсан олон мундаг хүмүүс байна. Олон тэр реформуудыг авчирсан ийм хүмүүс байна. Өөрчлөгч. 8 дугаарх нь урлагийнхан зураачд байна уу, дуучид байна уу, бүжигчд байна уу, тэр уран баримтчид байна уу, тэр гайхамшигт хүмүүс гайхамшигт үгийг үлдээдэг. Миний нэг далтхан хүсэл байдаг. Христийн Монгол чуулганы барилгын архитекторын цоошин загвар Монгол чуулган бий болоосай. Үнэхээр монголчууд гэхдээ Христ итгэлийн гэрчлэлийн тэр өмнө байсан шингэсэн. Гадуур нь явсан ч энэ Христийн чуулган энэ шүү гэ. Одоо болохоор ерөнхийдөө нэг тийм ойлгомжтой дөрвөлжин байшин байгаа шүү дээ. Харин нэгэн өдөр монгол чуулган магадгүй дотоод юмаа шийдчихэд, гадаад юмаа шийдчихэд, магадгүй дараа тийм үедээ үлдээх үедээ Христийн монгол чуулган гэдэг энэ барилгын архитектурын дараагийн шин шатанд орсон өнгө будган
гайхалтай монголчуу, гайхалтай сүнслэг, гайхалтай тийм өргөө ус осоо гэж. Тэг хүмүүс хизээч байсан үе таалбар нээлттэй залбирч болдог. Ядарсан цуцаг хүн очоод тэмэрч болдог. 24/7 үйлчлэлтэй. Тийм оршгуутай. Тийм газар олон боловсоо гэж галт мөрөөл. Эсвэл хэн үүсгэн байгуулагч шинэ байгууллагыг бий болгосон. YOM-ыг үүсгэн байгуулсан ч юм уу. Эсвэл Campus Crusade-ыг үүсгэн байгуулсан ч юм уу. Үнэхээр тэр үүсгэн байгуулагчтай үгийг үлдээдэг. 10-р нь тогтворжуулагч буюу тэдгээр үүсгэн байгуулсан зүйл дандаа урагшгаа явж байдаг. Харин тэдний бий болгосон одоо байгууллагыг дараагийн шатнд хөгжүүлж, менежментийн хувьд, санхүүгийн хувьд, үйл ажиллагааны тогтворжуул илүү өргөн хүрээнд хамж байгаа тийм мундаг менежер бас чуулганд хэрэгтэй байдаг. 11-р нь судлаач. Үнэхээр нийгмийн аливаа нэгэн зүйлийг судалж, прогноз гаргаж, анализ хийж хүмүүст бодлого боловсруулахад тусалдаг ийм ертөнцид хэрэгтэй байдаг. 12-т нь зохиолчд Джон Бивер шиг, Эрик Фриц шиг итгэлийн амьдралыг үнэхээр ном сургаалаараа дамжуулсан ийм хүмүүс чухал байдаг. 13-р нь дэмжигчид. Христ итгэлд үйл хэргийг санхүүгээр донор болж дэмждэг. Асар олон саядсан тэр бумтан тэр хүмүүс энэ хийдэ зөндөө байдаг. Тэр хүмүүс асар агуу үгийг үлдээсэн. Энэ 13 төрлийн хүний аль нь та болохыг та өөрөө шийд. Аль нь болоосоо үзэж байна. Амен. Замаа сайн дуусах үлдээх сайн үгийг үлдээ. Библиэлд Бурхан хүмүүсийг шагнадаг гэдэг үг гардаг. Бурхан хүмүүсийг шагнадаг. Тэр нь ерөнхийдөө мойлго өмгүүлж байгаа зүйл биш. Бурхан чамайг шагнаа зүгээрээ бүрийгээ чартагаар нэг л өдөр чи шагналтай хүрнэ. Ерөнхийдөө зон үзүүлж байгаа зүйл биш. Үнэхээр Бурхан шагнадаг. Бурхан үнэхээр шагнадыг өөрийнхөө амьдралаар зөндөө харж. Тэрийг ярих юм бол баг үлгэрийн далаа. Тийм учраас Бурхан ямар төрлийн хүмүүсийг ямар байдлаар яасан учраас шагнад юм гэдэг 11 зүйлийг би Библийн ишлэлийг хэлнэ. Нэгдүгээр Бурхан бидний үйлсийн дагуу шагнана. Ромын 2-р бүлгийн 6-аас 10. Ромын 2-р бүлгийн 6-аас 10. Сайн үйлсэхүүл сайн үйлсийг шагнана. Муу үйлсэхүүл муу үйлсийн дагуу шийдэх. Бурхан бол үнэхээр шударга. Изекиэл номон дээр ингэж байна. Зөвхөн гим нүгэл хийгээд амьдралаа муугаад дуусгах юм бол түүний өмнөх зүйл амьдралд тооцох. Түүний муу дуусгасан гэж тооцох. Харин муу явны хүн гимшиг амьдралаа зөвөр дуусгах юм бол түүний урдын нүглийн үл санаж зөв дуусгасан хэмээн тооцно гэж Изекиэл номд хэлсэн. Бурхан бол тийм шударга. Амен. Ихлэлдээ мундаг байж байгаа сүлдээ унтсан тийм ээ дампуурсан байвал дампуурснаар л тооцсон. Эхэндээ дампуурсан байсан ч эцсэн сайн гэсэн бол бурхан сайнаар тооцно гэсэн. Тэгвэл бидний үйлсийн дагуу шиг. Тэгвэл бид ямар зүйл хийж амьдрах вэ гэдгийг өөрсдөө сонгох хэрэгтэй байна. Хоёрдугаар нь өөрсдөө хэр их үгүйсгэснээр шагнана. Өөрийгөө үгүйсгэснээр. Матай 11-р бүлгийн 24-өөс 27. Загалмаагаа өөрийнхөө махан биеийн хүслийг битгүүлэг. Ариун сүнсний хүслийг даах. Өөртөө таалагдсан болгоно битгий хий. Эхэндээ зөвхөн санагдаж эцэстээ буруу замд хөдөлдөг. Өчнөө болон сонголтууд хүний амьдрал байдаг. Тийм ч юм үнэхээр бурхан хүсэл мөн бол бурханы хүслийг даах. Надад таалагдж байгаа бол бурханы хүсэл биш зөндөө зүйл байна. За яахад вэ хүн юм чинь хаяа бас ингэхтэй. Өөрийгөө өмөрөх зүйл бас байдаг. Тэр үед махан биеийн хүслээ Иесусийн нэрээр чамд цавдалж байна. Ариун сүнсээ таны хүслийг зоригтойгоор тууштай үлдэх хүчийг өгөөж. Бид үнэхээр өөрийнхөө махан биеийн хүслийг өгсөх ёстой. Амен. Тэр хэмжээгээр Христтэй адилхан байна. Төдий хэмжээгээр бид махан биеийг өгсөж байна гэсэн. Галаат номын 2:20 дээр юу хэлсэн?
миний дотор амьдарч би амьдарч байгаа юм биш. Миний дотор амьдарч байгаа Христ амьдарч байгаа би амьдарч. Өөрөөр хэлбэл миний махан биеийн хүн баг болж, үхэж, үргэлж харин миний дотор байгаа Христ өдрөөс өдөр гэрэлтэн цатарч Христ надаас тусч гэж бааж юм. Энэ бол миний жинхэнэ амьдрал юм аа гэдэг зүйлийг илж Паул хэлсэн. Илж Паул бид бол үнэхээр алт ертөнцийг агуулж байгаа хэвэг шавар савнууд юм аа. Шавар сав ингээд анц гаргаа гэж тэр дотор гэр тусал анц савар гэрс гэж тусдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан Христ бидний дотор цацрах уу? Хэрвээ бид үнэхээр маханныхаа үсийг өгөөсгөх үү? Тэр анц савар Христ бидний дотор сарахтай хүмүүс бидний хараад сая юу харж энэ бол чи биш үү? Чамаа мэдээж тугаасаа. Чад өөр хүн харагдаж байна. Яг энэ бол Галаат 2:2 юм. Амен. Би биш. Христ бидний дотор сандраас. Христ биднээс илчлэх хэрэгтэй. Христ биднээс цацрах хэрэгтэй. Энэ бол өөрсдөө хэр их үгүйсгэсэн юм. Бурханаас авах шагналын нэг хэлбэр юм. Гуравдугаар нь тусламж хэрэгтэй өрөвч зөөлөн хандсанаар Бурхан биднийг шагнадаг. Луг 14-р бүлгийн 13-аас 14. Бид хүнд нэг жоохон мөхчөөл их юм өгс юм шиг даа селфи авах шаардлагатай. Зүгээр л чимээг өгч. Бурхан угаасаа харж байгаа. Нууцаар өгчийг Бурхан нууцаар. Амен. Их өгсөн угаасаа шагнал авцсан. Одоо бас магтаа дайдын алгадашаа алтаршуулаад нэг үгийсэн фэйсбүүкээр шеэрлээд бүх шагналыг өгсөн. Тэгээс Бурхан дараалсан шагнаа. Таны тэнхрүүлжсэн хүмүүс нэг өдөр ядрах үед та тэр хүний эргээ тэнхрүүлэр. Ингэж өөртөө өгөө аваатай амьдрснаар хүний орчин бидний бинийгээ босгодог. Нэгэн цагт хүчтэй байсан хүн хөгшин болоод тэмдэж тоогдохгүй, хаач өргөдөхгүй, урдын тэмээ хөндлөд баяр ёслолд өргөдөхгүй, нам бөмбөхөн амьдралдаа яаж явах вэ? Та түүний зорин мөчөө уулзаа хамт хоол идэх, хуучин сайхан мэд урсах, тэгж амьдрах амьдралыг сонгоо. Амен. Яг хүний амьдрал ялцах хүч байна. Бас чимээгүй нам бөмбөх явах. Тэмцээс тусламж хэрэгтэй өрөвч зөөлөн хандсан. Бурхан бидний шагнал. Дөрөвдүгээр нь дайсандаа яаж хандсанаар бид бас шагнал. Дайс бидний дайсалсан, бидний хорлсон, араас хутгалсан, хорон найруулсан тэр дүлцэнгүүдийг харахгүй. Бидний махан би алаад хаяач. Наадхаа хинч биш болгооч. Шалаач. Аимшигт юм годоо болгооч. Зарим дуу хоолой бидэнд үнэхээр таалагддаг тиймээ. Химээр түүний муу яг хармаар байна. Харин нөгөө талаас Иесус. Чин хуучин хүн хүчний шинхэн өдрөстэй. Дайсны хэлж түүний өрөө. Дайсан чинь ахуйгаар чинь юм хийж байгаа чи сонсон ч гэсэн сонсоогүй шиг царайс. Ууж өгөө. Зүгээр залгаад өнгөр. Чи миний ингэж чи ямар нүрээр энийг чадж байна дотор гэж бодол төрн хүн чинь. Гэхдээ эзэн чамаа өрөөгөө. Нөгөө хүн болов ямар учраас өрөөгд байгаа нь ойлгохгүй. Гэхдээ үнэхээр тэр хүн буруу хийцэн тэргээ задруулж чадахгүй аль хэдийнэ бодлоо нисээ бүх газар ингээд баасалгацсан гарцсан гэж мэдж байгаа. Тэрийг бүгдийг засч чадахгүй мэдж байгаа учраас таны ерөөлийн үг гэдгээр бас нэг дэмжиж магадгүй. Гэхдээ та ямар ч байсан гараа буруу дөрөхгүй гэсэн үг. Та зүгээр ерөө. Заримдаа бид үнэхээр сэтгэл зөөлөн байх ёстой. Гэхдээ гаднаа ширэн үргэлжлэх ёстой юм. Намайг ингэж зовоосон. Миний зовлоны шалтгаан бол чи. Би мэдж байгаа шигсэн. Эзэн чамайг өрөөг. Би сонзоогоо чамаас авахгүй.
гэдэг энэ зүйлийг бид хийх ёстой. Луг 6:35 дээр нэг хэлсэн. 5 дугаар сайн мэдээний төлөө өгөөмөр золиостойгоор өгөхөд шагнал авна гэсэн. Матай 19-р бүлгийн 21, Луг 16:9. Үнэхээр сайн мэдээний төлөө өргөлөө өрг. Библиэлд газрын баялгаар мөнхийн найзуудыг худалдан авсан. Би $1000 байснаас 1000 хүний сүнсийг аврахын төлөө мөнхийн тэр найзуудтай үр дүнхэд байхын төлөө би $1000 нэг шинэ iPhone 17 авч яхаа одоо байгаа 16 Pro зүгээр шүү дээ. Тэгээд эзэн төргийо. Яг л тэр газарт очих. Баярлаа. Ямар хүн надад хэний мөнгөөр надад сайн тараасан бурхан надад хэлсэн. Би таныг олж уулзах гэж өчнөө холоос зорж ирэхээ. Яваач чи амар том шүү дээ. Жижиг нэг бодож байна. Автобус таньжаад метрон цугаад гэдэг шиг. Баярлаа. Үнэхээр сайн мэдээний төлөө заримдаа идэх хоолой өмсөх хугацаа багасгадаг. Сайн мэдээний төлөө би мацаг барина. Энэ өдөр хоолны мөнгөийг сайн мэдээнд зориулна гэдэг тэр өчүүхэн өргөлөгчсөн эзэн томоор бодож өрөөдөг. Хүмүүс болохоор 5,000 төгрөг чи яах юм гэж бодож иж болно. Тэр хүн талхаа хөнгөрөө илгээлтэд өчсөж байгаа байхгүй. За яах вэ? Би нэг өдөр талахгүй байх нэг чухал биш. Ярин энэ илгээлтэнд зориулъя. Ийм хүмүүсийг бурхан шагнадаг. 6 дугаар нь сайн мэдээ түгэж дагалдагч бэлтгэхэд шагнал авна. Сайн мэдээ түгэж дагалдагч бэлтгэхэд шагнал авна. 1-р Тесалоник 2:19, Филиппо 4:1. Үнэхээр сайн мэдээ тарах гэсэн. Бид хизээ хамгийн сүүлд хэн сайн мэдээ тарах. Хэний авралын сүүлд бид нулимстайгаар залбирав. Бид үнэхээр дотроо дүгнэлэх хэрэгтэй. Хинд би цаг гаргав. 7 хоногт нэг удаа уулзаж, эсийн бүлгэрээ, гэрийн бүлгэрээ, эсвэл хувьчлан кофед уулзаад хамт Библийн ном уншиж, хамт Библийн хөтөл залбирч, Библийнхаа зовлон жаргалыг сонсож Библийг өрөөсөн бэ. Энэ бол дагалдагч бэлтгэх процесс. Бид хүн хүүхдээ хэнийг нэг Есүсээс дагалдуулах хэрэгтэй. Бид бас үр хүүхдээ Есүсээс дагалдуулах хэрэгтэй. Бас ханийчтэй харилцсан Библийг чек хийж явах хэрэгтэй. Есүсээс дагж ийн үү нөхөө? Үнэхээр Есүсийн хүслийг сонсож ийн үү эхнэрээ? Ингээд Библийг чекэлж, Библийг шалгаж. Яг явж байгаа үстэй, яг Есүсийг дагж байгаа үстэй гэж Библийг өргөж дагуулж явах хэрэгтэй. Амен. 7 дугаар сайн мэдээний төлөө шудраг ус явдал болон хавчлагыг төсөөлөхөд шагналтай. Еврей номын 10 дугаар бүлгийн 34-өөс 36, Луг номын 6-гийн 22-оос 23. Сайн мэдээний төлөө шудраг ус байдлыг зөвлөж таарах хөөгд. 92 онд Есүс киног Булган аймагт үзүүлж явах би тэр тойлтоор залуу байсан. Хортой залуу яг өөрийнхөө 18-аас хортой хэдэн залууч Булган аймагт Есүс кино үзүүлж явах Булган аймгийн цагдаа газраас ирээд зайлцгаа гэсэн. Аха ганцхан үзүүлчихэд маргааштай операцаар авч явчихнаа. За тэгээд бид тэр зуршууд болгож байхгүй, тийм үгч байхгүй. Тэгээд Булган аймгийн тэр Есүс кино үзчихсэн нэг залуу та нар хоолох газар авахгүй манад нэг хончих гэж. Тэгээд шөнө ингээд бүгдээ шалан дээр суугаад хончихсон. Тэгээд өглөө эрдэнэт рүү буцаад явж ирсэн. Үнэхээр би шудраг ус байдлаар таарна, хавчлагтай таарна, сайн мэдээ бити яриач гэж тэр шаарлах, бид нөрөө муухай харах, биднийг харлуулах янз бүрийн зүйлүүд тулах юм. Тэр нь Есүсийн төлөө. Есүс миний төлөө зовсон зовлон, миний энэ зовж байгаа зовлон гэж асар их. Тэмцээс нь юу ч биш. Хэрвээ тэд бидний эзэн Есүсийг алж чадсан бол цовдлсон бол намайг нэг хэлхэн үгээр одоо хэлэх нь юу ч биш. Яг энэ зовж болдгоо сэтгэлгүй, энэ өөрч болдгоо зүрхүү. Тийм эмзэгхэн байх ёстой юм уу? Гэдэг зүйлийг бид заримдаа өөрөөсөө асуух ёстой.
Амен. 8 дуурхан. Сэтгэл зүрх хандлага цэвэр байлгах гэж эзэн биднийг шагнадаг. 1-р Коринтын 4:6. Бид үнэхээр цэвэр сэтгэлтэй байх ёстой. Хэний шүмжлэх шүү. Хэний ч эсрэг битгий муу мухай нэр ардуур битгий ховхдаг. Зүгээр л мөрөөрөө яа. Амен. Эсвэл бурханлаг амьдарч Христийн дахин ирдэд өөрийгөө бэлтгэж амьдрах шагналтай. Амен. Бидний эзэн удахгүй ирэх болно. Амен. Оо, өстө байрны эзэн өстө дэмий авч Иесус гэж байгаа юм. Тэр Иесусгээ аваад амьдралаа сайжруулаад бизнесээ босгож байгаа тэр сэтгэл чинь хөсөр хаягдахгүй. Ваа, Иесус Иесус онцгой Иесус гэж байгаа бол шал дэмий бүх хүслээ биелүүлж байгаа Иесус рүү очих юм тийм. Эцэг хүртэл хичээж байгаа. Эцэг хүртэл ажиллах байгаа. Эцэг хүртэл үнэнч байгаа. Эцэг хүртэл зөв явж байгаа. Тэр амьдралын чинь процесс тун таны зан чанар Христтэй адилхан болж байгаа. Амен. Энэ хэрэгээс явахдаа бид нэг л юм авч байна. Зан чанар авч байна. Иесус бидний дахин амьдлахад ямар зан чанаргүй гүлээсэн сүнс очих юм биш. Ямар ч форматгүй, ямар ч зан чанаргүй, ямар ч контент байхгүй, ямар ч бодлого зүгээр нэг юм ингээл гүлээсэн сүнс очихгүй. Харин зан чанартай, хандлагатай, итгэл үнэмштэй, итгэмжтэй, ариун, зоригтой, хүчрэх тэр сэтгэлийг агуулсан, тэр оюун ухааныг агуулсан, тэр ур чадварыг агуулсан оюун ухаан сэтгэл одоо сүнс чинь шинэ биетэй болоод Христийн дахин амьсгах юм. Амен. Тэгвэл бид үхэн үхлээ Иесус Христосийн нэр хүртлээ. Бид үнэхээр итгэмжтэй, ариунаар амьдрахын учир тэр. Ардуурхан бэлэг ариас боломжуудаа дээд зэргээр үржүүлснээрээ шагналаа. Бэлэг ариас боломжуудаа дээд зэргээр үржүүлснээрээ шагналаа. Матай 27 дугаар бүлгийн 14-өөс 30. Талантын тухай үзэж гарч байна. Бурхан бидэнд олон боломжийг өгдөг. Олон авиасыг өгсөн. Зарим итгэгч хүмүүс зөвхөн цуглаан дээрээс томото өргөлөө өгөөл, гой дуудуулаад, гой лекц сонсоод гэрээ буцаад явах нь хангалттай гэж. Хангалтгүй. Тэр бол зөвхөн амталгаа авахгүй. Жинхэнэ Христ итгэхийн үнээр үн цэнтэй, үлдээх хөвтэй, сайн төгсгөлтэй тэр амьдралыг хийх хүсэж байна. Бурхан танд өгсөн авиас чадварыг та дээд зэрэг хөгжүүлэх ёстой. Бурхан танд бизнесийн тэр ухаан өгсөн бол тэр бизнесээ дээд зэрэг хөгжүүлж. Бурхан таныг уран зураач болгосон бол үнээр хамгийн шилдэг бол. Бурхан таныг үнээр гоё дуулдаг хоолой болгосон бол үнээр ардын дуучин босч хөгжиж. Амен. Бурхан таныг зохиолч болгосон бол үнээр гоё зохиол хөрвөлөөр алдарш. Бурхан таныг илгээлтийн эзэн болгосон бол үнээр хамгийн шилдэг илгээх эзэн бол. Бурхан таныг чуулганыг босон байгуулдаг пастор болгосон бол үнээр тэр сайжруулын нэг болох өөрөөр бүх хамаатай зэрэг ашиг. Битгий юм. Битгий битгий хулчи. Битгий нэгд хүмүүс сүрдүүл чи удаа олон жилийн өмнө нэг хүн дөөрхөн мөрөдлөх ярихгүй тэр үед нэг ууч гарантай гэсэн ойлгомжтой. Би ийм мөрөдлөлтэй ахаа өгөн амар итгэж ирж байгаа. Гэсэн чи түүний харц. Чи юу? Би шууд тэнэ ахаа би хамтраа. Хүмүүс үнэхээр бидний дотор юу болж байгааг мэдэхгүй. Зөвхөн бурхансан. Бурхан танд өгсөн зүйлийг зоригтойгоо хий. Тултан хий. Үнэхээр гоёор хий. Яг л эзэн алдарш нь та бас ур чадвараар иргэж шагналтай.
Яагаад тэр ур чадварыг хөгжүүлсэн бэ гэвэл Есүс энэ дээр мянган жилийн хаанчлал байгуулахгүй. Тэнд ур чадвартай итгэж хүмүүс хэрэгтэй. Маш сайн сантын хэрэгтэй. Маш сайн цахилгаанч хэрэгтэй. Маш сайн багш нар хэрэгтэй. Маш сайн зурагч хэрэгтэй. Маш сайн инженерүүд хэрэгтэй. Маш сайн бизнесүүд хэрэгтэй. Яагаад Есүс би чамд 10 хотыг захируулъя. Би чамд 5 хотыг захируулъя. Тэр зүгээр зүгдэл биш. Үнэхээр тэр мянган жилийн хаанчлал дотор хотыг захируулах, одоо үндэстнүүдийг шүүх, тэр маш мундаг хүмүүс. Тэр мянган жилийн хаанчлал дээр явхаа өглөөс ирээд ятг хөгжмөд дуулаад өдөржингөө магтаалын цуглаанц оролцоод өдрийн орхон цагаар идэж уучаад ийм зүйл хийх. Үнэхээр газар дээр мянган жилийн хаанчлал байгуулах. Жинхэнэ амар тайван гэж ямар байдаг, жинхэнэ хөгжил сэтгэл гэж ямар байдаг, жинхэнэ улс орн гэж ямар байдаг, жинхэнэ үндэстэн ерөөх гэж ямар байдаг гэдгийг Есүс энэ үндэстнүүд харуулах юм аа. Амен. Тэгвэл газар дээр юу хийх бас газар дээр мянган жилийн хаанчлал дээр яг тавьчихдаг. Та маш сайн нэгтлэн бол тэр тэнд бол таны нэгтлэн гэж хүлээж. Амен. 11. Сүнслэг удирдлагад байгаа хүн шиг сүнсний удирдагчдад пастор, мишнер, илгээсэн сүн олон хүний оюусны удирдагч байгаа тэр хүн Христийг итгэмжтэйгээр төлөөлөн удирдсныхаа төлөө шагналаа. 1-р Петрийн 5:1-4 тэр пастор, тэр илгээсэн гэсэн, тэр номлогч, тэр багш үнэхээр итгэмжтэй эзний хүслийг биелүүлэх ёстой. Тэгснийхээ төлөө шагналаа. Одоо би чинь заримдаа хайрлаж шүү. Бүтэн библи төсчгээд Библиэд 66 номыг заах энэ зүйлийг 2021 онд хийсэн. Тэр үедээ үнэхээр мангар зөвөр амен гэж хэлсэн. Хийх явцд яг бурхан над чиг анти хийдэг гэж тийшээ болжоо гэж зайлттай хатдаг хэлсэн. Зогсоож дундаас нь буучих гэж за энэ нөхөр байсан гэж хэлчихээ. Эцэг минь таны нэр буугаар хэлээ. Надад та нүгстэй үз би ч одоо юу цууж байна. Яаж вэ? Бүх юм хөдөлсөн байг. Дуусах хэвээр бурхан таны нүгстэй үз. Би ч одоо юм хийх үү? Үнэхээр айдаг. Бурхан минь одоо ингэ хийгээд дууссан дараа чинь хэлэх хүмүүс гарч ирдэг шүү дээ. Тэгдэггүй, ингэдэггүй, тэгдэг байхгүй юу гэж. Намайг чинь яахын зөндөө гарч ирдэг. Тэр үед эзэн минь бангадуулах юмсан. Эзэн үнэхээр зөв заах юмсан, зөв үгийг үлдээх юмсан гэж үнэхээр айдаг хичээдэг. Тэгээс хүмүүсээс гойдог. Би үг энэ нэрээр номлохоос өмнө бас тэр бүтэн библиэс тийм хураангуйцсан хичээлийг одоо видеогоор бичгээсэн эхнэрийнхээ өмнө ч суудаг. Өрөөгдөг гэж. Өнөөдөр өглөө ч гэсэн минийх нь өрөөс минийх нь зайвч гэсэн. Эхнэрийнхээ өрөөлийг аваад амин гэж дээр бич байгаа. Яг үнэхээр эзний өмнө үйлчилж байгаа хүмүүс эрийн чадaltaй, баг аастай. Иймэр лагшиг. Тийм сэтгэлээр үйлчлэх юм бол оролцох байна. Харин би хэлсэн билээ эзэн. Та намайг ямар байхад ямар болгосон бэл. Тэгээ нэг л өдөр таны өмнө очиход ичих зүйл байхгүй. Тооцоогоо бодох. Алдаа минь баг. Ололт нь аргин байгаас. Надад туслаач бурхан. Би чадахгүй шүү дээ. Эзэн та туслахгүй би яаж чадах юм бэ гэдэг сэтгэлээр өдөр болгон эзэн юм суух хэрэгтэй. Тэр тийм сэтгэлээр эзэн дүүрсэн. Эзэн тэр хүнийг үйлсийн дагуу шагнах бол. Амен. Дүгнэх юм бол замаа сайн дуусгая. Илч Паулын замаа сайн дуусгасан 3 зүйлийг санав. Эхнийх нь бүрэн сэтгэлээр үйлчлэе. Хоёрдугаарх нь сайн үс чанартай амьдрал. Гуравдугаарх нь сайн харилцаатай дуусгах. 13 төрлийн хүн үлдээх үеийг бий болгодог гэсэн. 13 төрлийн хүн. Тэр 13 төрлийн хүнийг би гигантэн. За бидний зэндэс гигантэн дөрөх болтой. Загвар үлдээсэн хүн, гэр бүлээ сайн авч явсан хүн, бусдад менторсон хүн, нийтэд дуу хоолой болсон хүн, анхдагч хүн,
өөрчлөгч, урлагийнхан, үйлхэн байгуулагч, тогтворжуулагч, судлаач, зохиолч, дэмжигч. Тэгээд 11 төрлийн байдлаар эзэн шагнах болон 11 төрлийн үйлдэл хийсэн. Эдгээр зүйлийг та дахин сонсох үү. Эзэн минь би үнэхээр шагналтай болсон. Шагнал энэ газар дээр чирнэ. Би Есүстэй уулзсан дараа ч гэсэн тэг шагнал. Өгсөн гадараа шагнал бохом бол одоо яаж шинэс яадаг гэж битгий. Газар дээр тэг шагнал чир. Бурхны төлөө амьдралаа зориулах үр хөвгүүд чи яаж юурдгийг та өөрөө хаа. Би одоо тэрийг яг харж байна. Миний үр хөвгүүд сайн явж байгаа. Аярлаа Бурхан. Бид ямар уур уурхайтай хүмүүс илүү. Бид ямар одоо компани хэмжиж байхгүй шүү дээ. Яаж амьдруулж байгаа Бурхан гарын үсийг мөрөөж байгаа баярлалаа. Үр хөвгүүдийг мөрүүлсээр бол эзэн дотор итгэмжтэй сайн сайхан явж байгаа баярлалаа. Яагаад гэвэл тэр шагналын газар тийм шүү дээ. Амен. Бас хожим хан бас дүүр нэрх болно. Тэгвэл эцэнд үйлчлдэг. Аяа чадвар ашиглаар Малах номон дээр хожим эзэн надад үйлчлдэг ба үйлчлдэг хүмүүсийг ялдан харуулах болно гэсэн. Одоо үйлчлэхгүй байгаа хүмүүсийн гоё харагдаж гоё машин гоё амьдрал үйлчлж байгаа хүмүүс нусаацтай байгаа. Үйлдэлдээ чадахгүй байгаа сүмжлүүдээр гэж шодрог биш шүү дээ Бурхан минь гэж. Танд үйлчлэх нь ямар ашигтай юм бэ гэж бодоо. Харин Бурхан юу зовцсон. Надад үйлчлдэг хүмүүсийг ялах бол. Зүгээр л үйлчлж байгаа хүмүүсээс сайхгүй хүртгэл өрөөдөлөөс хүмүүс ба тэр өрөөлийг дамжуулж исэн. Тэр үйлчлж исэн хүмүүс ямар байр суурьд орж яаж өрөөдөг, яаж чиглэдэг Бурхан тодорхой харуулах болно гэсэн. Тиймээс Галаат 6:9-дэр хэлснээр өнөөдрийн сургаалыг өндөрлөе. Сайныг үлдэхдээ зүрхшээхгүй байцгаана. Учир нь хэрэг бид шантрахгүй байвал цаг нь болов хурааж авна гэсэн. Амен. Хамт зэмлээ. Эцэг Есүс сайныг үлдэхдээ бид шантрахгүй байна. Та бидний зоригжуулаарай. Та бидний урамшуулаарай. Бидний мэрэгэн ухаан гарц гаргалгаар гарч ирвэл. Яхаа мэдгүй та бидний чиг шугам болж ирвэл, чиглүүлэг болж ирвэл. Дутагдах үед та бидний хангагдсан болж ирвэл. Өвдөх үед та бидний игээгч нь болж ирвэл. Сэтгэлээр унах үед та бидний сэргээгч нь болж ирвэл. Та бол бидний хончин бидэнд болох зүйлэгч байна. Та бидний толгойг тосч мөнхөд тань уршиг. Таны сайн сайхан үргэлж насан туршид энэ амьдрал гэж, эрх амьдрал гэж хамт байх болно. Есүсийн нэрээр Бурхны хүмүүс нэгэн дугаар. Амен. Амен. Амен.